Минут аягүй цөөхөн баг бас үлчээд одоо тэгэхээр одоо ямар ч байсан хоёр багшаа сэтгэл сонслоо одоо энэ баска маань сэтгэлээ хэлнэ үү одоо үзэж байгаа хүмүүстэй одоо ямар санаа оноо байна тийм ээ. За яг тэгээд одоо эцсийн хэлээд эцэг эхчүүдийн талаар жоохон анхаарал хандаж ажиллаад энэ уулзаад одоо хүүхдүүд гэртээ яг юу ярьж ийм өчтөө цаашдаа яг юу хиймээр энэ тал дээрээс яг эцэг эхчүүд бас санаа оноо хуваалцаад энэ бас зүгээр. Хоёрдугаар бол яг энэ шиг ийм төвүүд бас бусад одоо монголчууд их байдаг газруудаар бас байгаасаа гэж хүсэж байна. Яг нь монгол хүний үнцнийг энэ бол яг хадгалж үлдээх үндсэн одоо суурь учиртай гэж ойлгож байна. Тэгээд бас хин баска ингэж бодоод байна л да. Одоо нэг ийм үйл ажиллагаа явуулахад чинь хүмүүдээ одоо дандаа энэ чинь хүүхдүүд хийж байгаа. Тэгэхээр энэ чинь ариун цэвэртэй байх хэрэгтэй бас нэг гоё орчинд тийм ээ бас нэг жоохон хөвчүүлтэй ч юм уу тийм ээ цай хоолтой устай ч юм уу. Тэгэхээр тэр болгонд чинь бас манай аав ээж нэр маань бас нэмэр хандив байвал бас зүгээр юм уу тийм ээ тийч бас яг нэмэр хандив тэгээд тусалж байгаа ч хамаатай хүмүүс нэмэр хандив тал дээр яг туслыг юу мэдээж туслаж авах бэлэн байна. Энэ чинь бас нэг ийм айл тасарж байгаа учраас яг энэ хогийн шүүр тусгуураас ахуулаад хэрэгтэй зөндөө. За тэгээд тийм ч байхгүй юм ч байхгүй гэдэг энэ ихлэхгүй байж чадсангүй. За яг одоо байгаагаар ингээд ихлүүлсэн. За эхний ээлжинд бол нэг 4-5 хүнээс хамгийн арга ирсэн байна. За тэгээд зарим нь бол мянган хавар за нэг юм гिचчнийг юм хэрэгтэй юм гэж хэлдэг. Тэгээд гүйж авч байгаа. Тэгэхээр хүмүүст бас баярлалаа. За тэгээд эцэст нь хэлгээд одоо ийм гайхалтай бас маш хэрэгтэй ийм үйл ажиллагаа одоо хүүхд маань хийж байгаа одоо монгол хүүхдүүдийн төлөө сэтгэл гаргаж байгаа багш нартай одоо хүмүүстэй бас талархаад үнэхээр талархаад болчихсон юм ярьж байгаа юм. Тэгэхээр энэ чегэд байгаа залуучууд маань бас санаа аваад одоо энэ зөвхөн нэг ямар нэг юм хийхэд хүндэл сэтгэл байх нь болохгүй бүтэхгүй зүйл гэж ерөөс угаасаа байхгүй юм байна тийм ээ. Тийм болохоор хүн заавал хараалаа аваад хүлээх биш. Наан нь одоо энэ сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг дэмжиж туслаад ингээд явах бүрэн боломжтой байдаг. Заавал хараал публикийг хүлээх шаардлага биш тийм ээ. Виз хамаарахгүйгээр одоо 96 сар болж байгаа хүн хийжлээ. Энд одоо жил болсон хүн хийжлээ. Энд 12 жил болсон хүн хийжлээ. Ингээд санаа нийсэн хүмүүс маань нийлээд хүүхдүүдийн төлөө одоо энэ их олон монголчууд хамгаалсан одоо ийм газруудтай ийм үйл ажиллагаа маш их болоосай гэж хүсэж байна. Тийм. За тэгээд энэ жилийн яг тэгээд өшөө бүр монгол сургууль болоод бүр гоё юм л та. Тэгээд ингээд явчихад байна. Бүр гоё явчихад байна. Энэ тал дээр одоо авах хэрэгтэй хэмжээ хин авах хэрэгтэй вэ? Тэр хүмүүсээс жоохон анхаарал монгол сургуультай болоод бас зүгээр. Одоо ингээд үйл ажиллагаагаа эхэлсэн газруудыг одоо даанаагүй манай чекийн хичээл сайдын яам хэд мэдж байгаа юм бол хэд тусаж байгаа юм бол тэр тэлтээрээ одоо бас яамтайгаа бас холбоотой уялдаатай ажиллах бас зүгээр бас хийж байгаа тийм шүү тийм ээ. Мэдээж бидний бичлэг одоо тэр холбоотой бас алтан тушаатай хүмүүс үзэх байх гэж бодож байна тийм ээ. Тэгээд таад маань бас ингээд туслаад гэж яваасай гэж хүсэж байна. Бас нэг зүйл гэж манай спонсорын сая наадмаар юу яасан гэж байна. Соёлын төвийн авшиг байгууллагын ерөнхий менежер хүүхдийн төлөө гэрээлээ ийм юм алстаа сайн үсэн сайхан дэлгэр болтугай багштай маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн хамтлагийн ингээд одоо ингээд дуусгая хэдүүлээ. Тэгээд та нарын маань ажил сайхан болтугай. Монголын маань үс маш их олон байх болтугай. Болтугай.